Улсын хэмжээнд 2024 оноос эхлээд 11 настай охид болон хөвгүүдэд хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалт хийгдэж эхэлсэн. За энэ вакцинжуулалтанд манай Дархан Уул аймгийн хамрагдалт бол 17% байгаа. За папиллома вирусын вакцин маань өөрөө умаа хүзүүний хорт хавдар, хошног үтрэний болон гадна бэлэг эрхтний хавдар, дээрэс нь бэлгийн зам болон амьсгалын замд гардаг үе ургацаас сэргийлэх ийм ач холбогдолтой вакцин байгаа. За энэ вакцин маань одоо 4-р сарда түрүү жилийн тоглолт наснаас хоцорсон 12 настай хүүхдүүд болон 13-14 настай хүүхдүүдэд сургууль суурьсан цэгээр үн төлбөргүй дархлаажуулалтын маань үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За 5 сард болохоор яг 2014 онд төрсэн буюу одоо энэ жил 11 настай байгаа хүүхдүүдтэй нэг тунгаар дархлаажуулалтаа зохион байгуулах, мөн л сургууль суурилтын цэг дээр зохион байгуулах ийм төлөвлөгөөтэй байгаа. Яагаад энэ вакциныг бас ингээ хийлгэх бүр ингээ нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлага манай аймагт тулгараад байгаа вэ гэхлээр за манай Дархан Уул аймаг маань өөрөө хавдрын өвчлөлөөр бас улстай нэлээд дээгүрчигсдэг. Тийм болохоор ирээдүйд энэ хавдрыг бууруулахын тулд хавдраас сэргийлэх үйлчилгээтэй энэ вакцины хамрагдалтыг нэлээд сайжруулах ийм шаардлагатай байгаамаа.